Хүн болвол ерөнхийдөө их залхуу амьтан шүү дээ. Тэгээд зохих хэмжээний даралт, зохих хэмжээний хяналтын дор дээр бас хүмүүс бол сая хөнгөн шиг тэгээд ажил хөдөлмөрч болдог л доо. Гэвч бол одоо зодуураар юм уу хүн болно, зодуураар ном сурнаа гэдэг энэ үзэлт бол туйлын буруу юм. Энэ үзэлтийг өөрчлөх хэрэгтэй. Бид нарыг баг багт бол зодуураар сурдана л гэдэг байсан, зодуулж ичил байсан. Яагаад гэмэхтэр тэр үеийн үзэл ухамсар бол тэгтэрэ ном сурдамаа гэж ойлголттой болохоор түүнд бол нэг буруу зөрүү юм бодохгүй, зодоход таарах юм байна, би өөрөө болохгүй байна гэж ингэж ойлгодог байхгүй юу. Гэвч одоогийн хүүхдүүд даваад хэлэх юм бол энэ бол хүн зодвол хүний эрхэнд халдж яана, энэ болохгүй. Ингэхтэр одоо эсэргүүцэл илэрхийлэн штэ. Тийм ээ. Ингэхтэр хүн тэр хүний биеийн дотор бол одоо муу зүйлийн юмнууд үүсэж буруу тишээ явах аюулууд гарч ирэн штэ. Ер нь тэгээд одоо тэр та одоо өөрөө уурлаад, бачимдаад байгаа энэ үед хүүхдээ хөмжүүлж чадахгүй хүмтийг зодно гэдэг чинь та өөрөө бол нэгмсэн энэ хүүхдийг хөмжүүлж чадахгүй гэсэн бууж өгснөө илэрхийл. Хамгийн гол нь та ууралсан үедээ таны бодол үзэл чинь бүр буруу байгаа байхгүй, зөв шийдвэр гаргаж чадахгүй. Та зөвхөн өөрийнхөө уур амьгийг эсэргүүцэх чадлагүй хүүхдийг зодож өөрийнхөө уурыг гаргаж байгаа төдий болж байгаа байхгүй. Асуудлыг ерөөсөө үндснээс нь шийдвэрлэж чадахгүй. Тийм болохоор одоо энэ талаар анхаарал тавих хэрэгтэй. Хүүхдийг ингээ хэрвээ заавал одоо зохих хэмжээний торгуул онгоох чухалтай болвол одоо ямар учраас чамд торгуул онгоож байгаа. Чи ингэж буруу хийснээс ингэж гад энэ сайн хэлж ойлгуулсны хувьд хүчирхэл хэрэглэхгүйгээр өөр нэг зүйлийн зөөлөн шиг арга байд юм уу? Тэгвэл одоо жишээлбэл одоо зогсоодог юм уу? Суулгадаг юм уу? Хөдөлгөөний хориглдог юм уу? Манай хүүгийн баг багт нь одоо нэг удаа би зогсоосон юм л да, 100 цаг байсан. Тэгээд зогсоосон чинь одоо сүүлд нь ингээд хөлсөн дуссан гэж байгаа байхгүй. Тэгээд тэр үед нэг юм хянуу гарч ирсэн. Нэг одоо хүн одоо бурхан ч гэдэг юм ямар ч юм одоо ажил хийж байгаад энэ хөлсөн дусаад ингээд ус руу унахтаар алт болоод байсан байхгүй. Тэгээд тэр хянуугийг үдчихсэн гэж байгаа юм. Тэгээд одоо манай хүүхдийн ээж одоо асууж байгаа байхгүй. Миний хүү тэгээд одоо хөлсөн тусаад байсан алтан хөлс болсонгүй юу гэж асуусан чинь би буруу ажил хийцэн байсан болохоор надаас яаж алтан хөлс гарах вэ гэж хэлж ийсэн гэж байгаа юм. Тэгээд бодохдоор бас тэр хүүхэд бол тухайн үедээ энэ асуудлуудыг их л зөвөр тунгааж бодсон юм. Би жаахан буруудаад ингээд одоо намайг зогсоож байгаа юм байна гэдгийг ойлголт болж байгаа. Хэрвээ махан өвдвөл ийм бодол үзэлгүй болчихно шүү дээ, тийм ээ. Тэгээд одоо махан өвдөгтөр чинь хүний биеийн дотор муу одоо зүйлийн юмнууд нь их хэмжээгээр муу энерги ч юм уу муу юм бий болно. За тэгээд яагаад гэвэл хүүхдийн оюун билег хаагддаг, ном сурахгүй болдог. Нин дэндвэл одоо томхон шиг хүүхэд бол одоо өсөө хорсол занал үүсдэг, тийм ээ. Цаашаа баг шиг хүүхдүүд бол одоо айц зочдог. Ингээд сэтгэл мэдрэлдэн ч гэтэл муугаар нөлөөлж байдаг. Ийм болохоор бид нар одоо хүүхдийг зөв хөмжүүлэх юм арга ухааныг хөмжүүлэх хэрэгтэй. Хүүхдийн ерэн тэгээд одоо сайшаал, магтаал, урамшуулаар одоо хүүхдийг одоо зөв хөтөлж авч явах ийм аргуудыг сурах хэрэгтэй байгаа юм л да. Тэгээд одоо хүүхдийн ч юм зогштой, боттой энэ амьдралдаар байгаа маягаар одоо урамшуулах, сайшаач магтах, тийм ээ. Хитрүүлэн магтаж болохгүй. Боттой тэр уялдуулан магтах хэрэгтэй. Хийсвэр магтаад байгаа нөгөө хүүхэд чинь бас буруу талд нь хит одоо өнгөрөө болох юм уу, ямар болох юм тэр сайн нэг бол боттой биш вэ, намайг худлаа хэлж гин гэд бас ингэж бодно шүү дээ, тийм ээ. Боттойт нь нийцүүлээд одоо магтаж сайшаах хэрэгтэй. Урамшууллыг одоо байнга одоо тэр хайрыг өгөөд байнга одоо хүүхдийн сайхан хэвэрдэг, үнсдэг, магтдаг, сайшаадаг иймэрхүү журам аргуудыг хэрэглэх нь их зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгээд одоогийн хүүхдүүдтэй авчилбал зодох бол туйлын буруу л да. Би ч гэсэн одоо хүүхдийн багтаан зодж ирсэн. Ягаад гэвэл өөрөө тийм сургаан хэмжлэр өссөн болохоор заримдаа бас бие барьж чадахгүй зоддог юм л да. Энэ одоо сүүлийн үед одоо нэг нарийн судалгаа хийгээд эмчийн энэ тухайд бол хүний өвдөлт гэдэг бол хоёр зүйлийн байдаг. Нэг нь бол сэтгэлийн өвдөлт, нэг нь бол махан биеийн өвдөлт. Энэ аль өвдөлт ч гэсэн хүний биеинд авч ирэх юм бол нэг зүйлийн муу зочрол гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ зочрлыг харьцангуй бага хүлээж авч явах хэрэгтэй. Тэгээд сайн зочрлоор өөр нэг аргаар магтан сайжаана гэдэг чинь сайн зочрол орж ирж байгаа байхгүй. Тэгээд хүний биеийн наадгалжил хүний биеийн дотор сайн зүйлийн энерги, сайн гормон үүсэн шүү дээ. Ингээд хүүхдийн оюун бэлэг хүртэл нээгдэнэ. За энэ талд их анхаарлаа тавиад таарах болов уу гэж би бодож байна да. За баярлалаа. 211-р сэдв. Айл болгон шинжлэх ухааны үндэслэл нийцсэн гэр бүлийн дотоод журамтай байх тухай тайламж өгнө үү?
Нэгдүгээрт нь бол одоо бид нар чинь айл гэр чинь бол зогтсон хэмжээний юм журам гурамтай байх, улс хуультай байдаг, айл гэрт бол бас тогтсон ёс журамтай байдаг, тийм ээ. Ийм байх нь их зүйтэй. Ингээд энэний бид нарын гэр бүлийн юм нэг журам тогтооно гэдэг бол нэг гэр бүлийн одоо тийм арчилсан, тийм бүлхэмдсэн, эв найртай, одоо эрүүл линк тийм ад жаргалын төлөө ийм зорилттой. Тэгээд шинжлэх ухааны үндэслэлтэй, эрх тэгш, цогцтой ийм дүрмийг тогтоож болно. Үүнд бол гэрийн доторх хүн болгон оролцох хэрэгтэй, хүн болгон саналаа өгөх хэрэгтэй. Нин илүү хүүхдийн саналыг заавал авах ёстой. Ингээд боттойтойгоо уялдуулаад одоо шагнах, урамшуулах, торгох аргыг бүтээж болно, тийм ээ. Тэгээд гэртээ ирнэ хүн юу хийж явах ёстой юм гэсэн юм нарийн журмыг тогтоож болж л байгаа юм л да. Энэ бол их чухалтай байхгүй юу? Тэгээд энэ журмын дотор авчлах юм бол одоо ээж аав болсон улсууд бол одоо тэр хүүхдүүдийнхээ хэв дуурай аль шүү дээ. Хүүхдүүд чинь одоо ээж аавынхаа толио гэдэг байхгүй юу? Ээж аав бол ерөөсөн хамгийн анхных нь багш. Энэ хүүхдүүд бол ээж ааваа л дуурайдаг. Хүүхдүүдийн биен дээр илэрж байгаа үг яриа, үйл хөдөлгөөнүүд бол одоо яг их эцгээсээ сурсан байдаг шүү дээ. За ийм болохоор хүн гэдэг бол ерөөсөн тэгээ дуурайн дагдаг амьт юм. Тийм болохоор бид нар санаатай, санаагүйгээр л ээж аваасаа юм сураал, орчин ахуйгаасаа сураал тэгээд оюун тархиндээ хадгалаад байж байдаг. Ерөөсөн тэр гэр бүлийн дунд одоо үүссэн одоо хэрвээ эвтэй сайхан айлгэрийн хүмүүсүүд бол хараал хэлдэг бол хүүхдүүд нь ерөөсөө хараал хэлдэг л байх. Хэрвээ эвгүй шиг л одоо хүүхдийнхээ хажууд хараал хэлдэг, зодолдог, ирэлдэг бол хүүхдүүдийн биен дээр ингээл ахаад илэрдэг байхгүй юу? Ийм болохоор энэ талаар хэв дуурайал гэдэг юм бол маш чухал. Тиймээс бол ээж аавд нь бас зохих хэмжээний одоо энэ хууль дүрм юм уу одоо энэ гэрийн журмыг сахих хэрэгтэй. Хүүхдийн хажууд хэрвээ буруу үг ярьд юм уу одоо юу аавал эвгүй юм уу одоо өөрөө сайн суралцахгүй байгаад одоо энэ хүүхдтэй муу хөвжлөх юм бас торгуул хүртэж явах ёстой. Иймэрхүү гэрийн журмыг бий болгох хэрэгтэй байхгүй юу? Ер нь тэгээд одоо хүүхэд бол ээж аавын тойл гэж байгаа болохоор энэ хүүхдээр үүсэж байгаа асуудлуудын хамгийн их үүсвэр нь хаана байд юм? Ерөөсөө ингээд нарилэг сайхан хайгаад олоод ирэх юм бол ерөөсөө ээж аавтай холбогдолтой байдаг байхгүй юу? Ээж аавын тэр ямар нэгэн бодол үзэл гэдэг юм уу үйл хөдөлгөөнөөс болоод хүүхдүүдийн биен дээр нь тусгал гарч байдаг. Хүүхдүүд яагаад үг сонсдгүй ээж аавтайгаа шууд холбогдолтой байдаг. Тэр хайрыг зөв хүртээсэн юм уу, буруу хүртээсэн юм уу энэ олон талаас ингэж ялгаж гарч ирж болдог байхгүй юу. Тийм болохоор бид нар юунаа өмнө одоо ээж аав болгосод бол заавал өөрөө яаж хэв дуурайал болох уу? Яаж нэр нийтэрдээ зогтсон ээж аав болох уу? Энэ тухайтай суралцаж ойлгох хэрэгтэй байхаа гэж би бодож байна. Тэгээд бас журам гурамдаа одоо энийг бас оруулах хэрэгтэй. Ээж аав заавал хэвдээр болох хэрэгтэй. Ээж аав харин сайн хэвдээр бол бодоогөө бас торгуултай байх ёстой. Тэгээд ээж аав нь илүүхэн хүүхдтэй хайр өгж яадаг, илүүхэн хамт байдаг, илүүхэн тоглож хамт наадж байдаг. Их зэргийн олон юмнууд байна л да. За тэгээ 3 дугаарт энэ гэрийн хууль дүрм одоо энэ тогтоолын тухайтай юм уу журмын тухайтай дотор журмын тухайтай бол одоо би нарилгаар бас нэг 2 3 зүйлийг дурдъя гэж бодож байна л дээ. Нэгд нь бол одоо ээж аав болсод бол хүүхдтэй бол заавал тийм хайр өгөх хэрэгтэй. Хамгийн дотлоор л өдөртөө хүүхдээ 3 удаа өнсөж бай, 3 удаа тэрвэрж бай, 3 удаа магтаж бай. Түүнээрээ хүүхдээрээ би бахархаж जैन, хүүхдтэй би хайртай гэж хэлж бай тийм ээ. Энэ бол одоо их чухал юм байхгүй. Хүүхдээсээ яг л бас л чи над тайртай юу би чамд тайртай гэдэг хүүхдэн чинь эргээл би аавд хайртай би ээжтэй хайртай гэж хэлнэ штэ. Ингээд нэг зүйлийн хайрын сургаан хэмжил хийж явах хэвээр. Нэг өдөрт 30 минутаас доошгүйгээр хүүхдтэйгээ тоглож бай. Энэ тоглоомоор дамжаад хүүхдүүд их юм сурна штэ тийм ээ. Тэгээ сайхан айлгэр болоо тоглосон ч болно. Тэр хүүхдүүдийн тоглоом хийсэн ч болно. Өөр ямар нэгэн тоглоомоор дамжуулаад эрдэм мэдлэг хүүхд чинь наадахаараа л юм сурдаг штэ. Хүүхдийг бити мэхэлж хайж бай. Хүүхдийг бити одоо гомдоож бай, хүүхдийг бити айлгаж бай. Энэ бол их зүйтэй юм байгаа юм л да. Хүүхэд нэг илүү 6 насны дотор хүүхдүүд энэ талд одоо анхаарал тавих чухалтай байгаа юм аа гэж. Тэгээ хүүхдүүдэд бол одоо нэг амьдралын сайхан
тийм хэвшил даатгалуудыг бий болгож өгч явах хэрэгтэй тийм ээ. Жишээлбэл одоо загтсан цагтаа хоолоо идэх, хоолоо идэхдээ ширээн дээрээ сайхан сууж байдаг, загтсан цагтаа унтаж байдаг тийм ээ. Орой хэдэн цагт унтах ёстой тийм ээ. Тийм одоо сайн даатгалуудыг бий болгох хэрэгтэй. Жишээлбэл хоолны өмнө 2 цагийн өмнө ундаа уухгүй, шихэрлэг боорцог идэхгүй. За ингэвэл одоо их зэрэг тийм ээ. Хоол идэж байх үедээ одоо телевизэн үзэхгүй гэдэг юм, гар утсаар тоглохгүй, том давхарж орилж ахширахгүй, аажимхан хоол идэх гэх зэргийн сайн хоол. Сайхан заншлуудыг бий болгох хэрэгтэй. Тэгээд хоолны ширээн дээр бол ахмууд болсон хүн бол хүүхдийг хизээч шүүмжилж болохгүй. За энэ бол туйлын буруу асуудал байна. Тэгээд одоо хоол голохгүй олон төрлийн хоол игээд шимд ижээлтэй сайхан болно. Ингээд эрүүлэр өсөх. Энэ одоо бүх талд л одоо ингэж анхаарал тавьж яах нь зүйтэй болоо гэж бодож байна л дээ. Тэгээд ер нь хүм гэдэг чинь бол одоо хайрын сэтгэл гаргаж явах, ачлалын сэтгэл гаргаж явах, үүрэг хариуцлагатай байх. Тэгээд өөрийн биеийн алдаагаа байнга хянаж байдаг, өөрийнхөө тийм одоо тунгаан бодож байдаг тийм ээ. Ийм бол одоо хүн төрөлхөтний одоо хамгийн их чухал суурь юм л да. Ингүүл одоо таны хүнээ одоо нэг насных нь одоо зам сайхан гэгээхэн саруулхан болно шүү дээ. Тэгээд амжилттай сайхан амьдрах болно л доо тийм ээ. Хайр гэдэг бол хүн болгоны сэтгэлд одоо байж идэг. Түүнийг сэрээж өгж байх хэрэгтэй тийм ээ. Энэ бол их чухал. Тэгээд одоо хүүхдийн зөв хөмжүүлэхийн тулд одоо бид нар хийх ажлууд олон биш дээ тийм ээ. Одоо жишээлээд аваад хэлэх юм бол одоо хүүхдийн нэг хүүхдүүдийг одоо ийм сайхан зөв хөвшил даатгалтай болох, өөрийг хариуцлагатай болгохын тулд бол хүүхдийг багаасаа гэрийн ажилд оролцож болно. Тэр чинь багасаа ажил хийгээ тэгээд тэндээсээ одоо энэ чинь би энэ гэрийн нэг хишүүний хувьд би зохистой юм хийж байгаа маань гэ тэгээд өөрийг хариуцлага ямар байдгийг анхнаасаа эхлээд гэрийн ажлаас ингээд эхлэх хэрэгтэй. Тэгээд аажимдаа одоо гэр бүлдээ жоохон ажил хийгээд нийгэмд ажил хийгээд тэгээд одоо багсаг юм ингээ хийгээд хүн чинь одоо цаашаа хөгжөөд энэ чинь нийгэм гэдэг юм байна. Хүн бол төрснөө хувьд одоо хийх ёстой ажлууд байх ёстой юм байна гэж ингэж бодох хэрэгтэй. Тэгээд одоо бас айлгэр болоо нааддаг штэ. Иймэрхүү юмар явахтар чинь ээж аав болохдоор энэ ээж аав чи ийм олон өөр хариуцлагатай байна гэдэг таансын зовлон зүдүүрүүд юм уу? Жаргал зовлонгийн хуваалцах хэмжээнд хүрэн тэгээд энэ цаашдаа жаахан нэлээд нарилэг ажил хийгээд ирэхтэрэн одоо өөрөө тусгаарлсан ажиллаа хийх тийм чадвартай болдог, гар хөдлөх чадвартай болдог, гараан хөдлөж юм хийдэг тийм тархиан хөдлөгдөг чадвартай болох гих зэргийн олон зүйлийн юмнууд хийх хэрэгтэй. Зөвхөн л ном сураад байна гэсэн асуудал биш л дээ. Зөвхөн ганцхан ном сурдаг, өөр юу ч мэддэг, өөрийг нь зөв хөдөлж авч явж чаддгүй хүн бол хэцүү болно шүү дээ, тийм ээ. Би одоо энэ тухайтай жишээ дөрөв ярьсан байхаа гэж бодож байна. Тэгээд журам бүрм дотор нь болов юу юмгүй хүүхдийг өөрөө өдөр болгон сайхан болж байна, давшилттай болж байна гэж мэдрүүлэхийн тулд бас ийм бүснэгт юм уу ийм зохиогоо за энэ өдөр сайн байвал нэг 5 удаан од наадаг юм уу ийм нэг цэцэг тавьдаг юм уу за ингээд одоо тэмдэглэл явуулах хэрэгтэй. Миний хүүчийн 7 хоногд маш сайн байсан байна. Олон улаанаа цэцэг олсон байна. За тэгээ хаяадан бас торгуулын бол маш цөөхөн тэмдэглэл хэрэгтэй. Торгуулад энэс бол энэ гараг чи бас нэг 7 хоногд нэг удаа их муу байсан байна гэдээ бас нэг өөр нэг өмгийн ч юм уу одоо нэг ховж байдаг юм уу харангтай ч юм байд юм уу торгуулын нэг юм тавих хэрэгтэй байхгүй. Тэгээд чи энэ удаа нэг удаа торгуул авсан байна шүү. Гэхдээ одоо энэ давшилт нь сайн байна гэдэг. Тэгээд давшиж байгаа, урагшаа ахиж байгаа тэр байдлыг нь илүү тэмдэглээд ингээд тэмдэглэлтэй бас цохимжээний торгуултай байх. Иймэрхүү одоо журмыг тогтоогол их сайн л дээ. Тэгвэл хүүхэд өөрийгөө өдөр болгон би чи өдөр болгон давшилттай байгаа мэн шүү гэдэг юм. Энэ 7 хоног давшилттай байгаа ингээд одоо өөрийн сайн хүүхэд гэдгийг цаашаа мэдрээд явна шүү дээ, тийм ээ. 212 дугаар сэдв. Тэгвэл хүүхэд сахилга үгээдэж одоо эцэг эхийнхээ үгийг сонсохгүй, эцэг эхийнхээ үгийг одоо эс тоохгүй одоо ийм цаг үед одоо хэрхэн хандах тухай тайлбарж өгөөрэй. Ер нь бол боттойдоор авч хэлэх юм бол бас зохистой тийм торгох одоо шагнах урамшуулах ийм дүрм байх тогтоол байх хэрэгтэй. Хүүхдүүд одоо зарим үедээ нэг алиархаад юм уу төрсгүүтээд юм уу үг сонсохгүй үед бол бас цохимжээний юм торгуулын дүрмийг явуулах хэрэгтэй. Харин тэгтээ зодох биш суух юм уу зогсох тэгвэл одоо хүүхдийн үйл хөдөлгөөнийг төр зогсоосон иймэрхүү юм торгуулын дүрмийг яах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд үг сонсохгүй байвал энийг нэг тогтсон цагтай одоо хүүхдүүдийг бол ер нь нэг насанд 1 минутаар л үздэг юм л да. Тэгээ 6 наснаас дээш бол харин цагийн жаах уртгаж болно. Ингээд нэгдүгээр удаагаар нь бол хүүхдүүдээ үг сонсохгүй байх үед өсгүүч явах үед нь бол одоо
хэлж өгнө. Хой чи одоо үг сонсохгүй шүү. Болохгүй чи энэ маягаар байх юм бол би чамайгийг одоо торгоно шүү. Чамайгийг тэн дээр очиж суулгана шүү. Хэдийн минут суулгана гэдэг юм уу? Хэдний хугацаа суулгана гэдэг 5 настай хүүхд бол 5 минутанд суулгана шүү гэж хэлдэг. За ингээд эхлээд үг сонсвол одоо ингээд энэ удаа ингээд өнгөрч штэ. Хэрвээ сонсохгүй болвол яг дахиад хэлэхдээ яг аваачаа тэн дээр суулгах хэрэгтэй. Тэгээ суулгаад одоо чи ингээ буруутсан шүү. Ийм болохоор чамайгийг торгож байгаа юм аа. Одоо чамайгийг хэдэн минут чи энэ дээр хөдлөхгүй сууна. Чи хэрвээ эндээс босоод явах юм бол би чамайгийг дахиад цагийг чинь эхнээс нь тавина шүү гэд. Ингээд одоо тэнд суулгачих юм уу? Одоо тэр цогсоочих хэрэгтэй байгаа байхгүй юу? За тэгээд энэ хүүхэд чинь энэ хэсэг хугацаа болсноо дараа одоо хугацаанд дууснаа дараа за тэгээ тэр хүүхдээр бол хүүхдээрээ юу гэж хэлүүлнэ би буруутсан байна би дахиад ингэхгүй гэж хэлүүлэх хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэд чинь болвол одоо ингэж хэлнэ. Хэлснээ дараа тухайн үед нь маш одоо их цочирсан байдалтайгаар маш их одоо гайхсан байдалтай гэх юм уу их баярлсан байдалтайгаар алгадашаа түүнийг тэврээд тэгээд үнсээд чи би чамд лав итгэж яана чи бол сайн хүүхэд юм а дахиад лавын буруу ажил хийхгүй гэд ингээд урамшуулаад тэр төр цагийн одоо нэг жоохон торгуулд ороод жоохон шархалж штэ тэр шархыг одоо сайхан идгээгээд тэгээд баярлуулаад тэгээд ингээд олон удаа 8-ийн үйлдэлийг давхтаар энэ хүүхэд ингээд эн чинь ийм журамтай байх ёстой юм байна яг хэмжээнээс хэтэрсэн буруу юм хийвүүд бас торгуул яллал байд юм байна гэж ойлгуулах хэрэгтэй байхгүй. За ингээд хүүхдүүдийг ингээд зөв талд нь хөмжүүлээд байх нь бол их зүйтэй юм байгаа юм л да. 113 дугаар сэдв. Хоёр хүүхэд одоо электрон ертөнцид одоо автагдах тухайлбал одоо телевиз үзэх юм уу гар утас сүлжээний тоглоомд бол автагдах үед одоо чхүн хэрхэн арга хэмжээ авбал зохих тухай тайлбарж өгөөрэй. Ер нь хүүхдүүд одоогийн хүүхдүүд бол энэ компьютер, кино, интернет гэдэг олон зүйлтэй бол заавал одоо ойрхон очиж одоо тэнд оролцох чухалтай л байгаа юм л да. Цогцтой хэмжээгээр одоо эндгээр одоо ашиглах юм бол хүүхдүүдийн шинэ мэрэгжлийг сурах, хүүхдүүдийн тархины эргэлтэд ийм хүүхдүүдийн тэр сэтгэлийн одоо нэг зүйлийн юу юм да одоо сэтгэлээсээ очиж тэрийг наадах, сонирхох ийм зүйлд бол одоо бас цохих хэмжээний ашигтай байгаа. Тиймээс бол энд заавал энийг нааж болохгүй биш наадах чухалтай. Гэвч бол энийг зохих хэмжээтэй байх нь одоо туйлын чухал юм л да. Үүнээс болоод одоо хитрхээ их хэмжээгээр наадахтаа чи наадгалж л одоо нүднийх нь харцан муудаж байна тийм ээ. Хүзүүсээрнээ өвчин олж байна. За тэгвэл таргалж байна. Тэгээд цусан даралтан ч өндөрдөх юм уу. Тэгээд одоо ер нь үргэлжлэн их хэмжээгээр наадаад байсан хүүхдүүд бол одоо юунаха наадамныхан ширээн дээр ингээд хэдэн өдрөөр ингээд асралтгүй наадаад тэндээ амбиен одоо эрүүл мэндээр хохироод нэг илүү одоо өгсөн хүүхдүүд ч л гарч л байгаа байхгүй. Тэр чинь одоо хитрхи ядрад орж байгаа байхгүй. Ийм болохдоор одоо энэ талаар анхаарах хэрэгтэй байгаа юм л да. Ер нь тэгээд олон газрын одоо шинжилгээ судалгаагаар авч хэлэх юм бол өдөрт бол ер нь компьютер ч байд юм уу одоо тэр тоглоомч байд юм уу 2 цагаас дээш л бити наад бол гэж байгаа. 2 цагаас дээш наадахтаа энэ хүүхдүүдийн болов штэ оюун тархинд муу нөлөөлөө. Тэгээд одоо тэр хичээл дээр суухтараа хичээл орохдороо анхаарлан төлбөрдгөө болдог, няс цаашаа хараад байдаг, өөр хүүхдүүдийг одоо сурдгын нөлөөлдөг тийм иймэрхүү одоо хөдөлгөөнт байдалд орж байгаа байхгүй. Энэ чинь бол яг гэвэл тэр ойр орчмынхан хөдөлгөөнөөс л болсон юм байгаа юм л да. Энэ Америкийн судалгаанд авч хэлэх юм бол энэ бол нэг зүйлийн одоо өвчнээ байдал ч гэж хэлж болно, тархинаа байдал ч гэж хэлж болно гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл хүний энэ тархи бол орчин анхуйдаага маш амархан зогсдог. Одоогийн хүүхдүүд бол тэр компьютерийг чинь бол сурахгүйгээр л эзэмшчихсэн байгаа байхгүй. Яагаад гэвэл бидний тархи чинь орчин анхуйдаага маш сайн уйлдан зогсдог. Тэгээд тэр компьютер дээр тоглож байгаа тоглоом чинь маш хурдан байдаг байхгүй. Тэгтэр бидний тархи одоо ингээд биеийн хязгаарлаад ингээд нам 50 байж чадахгүй анхаарлаа төлбөрүүлж чадахгүй маш ингээд гэлснээс шин хөдлөөд байдаг. Иймэрхүү тархитай болно гэж одоо Америкийн судалгаатангууд хэлж байгаа байхгүй. Энэ бол би үзэхэд бол яг оновчтой байгаа. Тэр хүүхдүүд чинь одоо хөдлөөд бараг сууж чадахгүй гар хөлн хөдлөд 1-2 минут сууж чаддгүй шүү дээ. Тэгтэр бол энэ бол нэг зүйлийн анхаарлаа төлбөрүүлэхгүй нэг зүйлийн одоо өвчнөө байдалд орж ирж байгаа байхгүй. Тийм болохдоор одоо энэ компьютер гэдэг тоглоом бол одоо
одоо компьютер интернетээр гар утас эднэр бол үнэн дээр одоо бид нар бол зохистой хэрэгжилж чадах юм бол эднэр бол биднэрт маш их ашигтай хэрэгцээтэй юм байгаа. Гэвч одоо өдрөөс 2 цаг юм уу тэгээд 2 цаг 10 цагаас наадах юм одоо хүүхдүүд ингэ наадах. Тэр үе одоо олон зүйлийн өвчнүүдийн их үүсвэр болно шүү дээ. Одоо ер нь одон телевиз чинь одоо ер нь телевизээр гарч яхад үдж яхад бол гадаадын хүүхдүүд юм уу одоо хятад зөндөл байж л байна л дээ. Тэр хүүхдүүд жоон хүүхд тэр iPad гэдэг юугаар наацаар байгаа тэр бүр тэр сэтгэл мэдрэлд нь хүртэл нөлөөлсөн хүүхдүүдийг одоо ингээд гаргаж ил байдаг юм л та. Ийм болохоор бид нар бас нэг зохистойгоор хүүхдийнхээ эрүүл авч явахын тулд зарим одоо болохгүй гэсэн цаг үед бол заавал болохгүй байх ёстой. Тэр журмын дагуу одоо чи өдөрт одоо сая журам ярьжсэн шүү дээ. Өдөрт одоо бид нар хүүхдийг 2 цаг наадуулна. Гэхдээ нэг үргэлжилснээр 2 цаг биш. Хэдэн удаа хаваагаад нэг удаа одоо 15 минут юм уу 30 минут юм уу цаг ч одоо бас арай урт үе юм а тэр болохоор 30 минутаас доошгүйгээр хэдэн удаа хаваагаад 4 удаа хаваад наадж идэг тийм ээ. Иймэрхүү журам тогтоогоод тэр журмынхаа дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Ингүүл их зүйтэй болоо гэж бодож байна л дээ. Тэгээд одоогийн залуучууд ч юм байна шүү дээ. Ерөөсөө ингэж хэдэн хүмүүсүүд ингээ хамт суусан ч гэсэн өөрийнхөө гар утсаараа ингээл байгаа байхгүй юу. Тэгээд одоо хоорондоо ярьж л байгаа юм л да. Тэд нар шинэ тэнтэй яриад энтэй нэг юм бичээл явуулж л байгаа. Гэвч бол энэ бол зүгээр нүрээ хараад ингээ сэтгэлээ ойлголцоод ингээ ам хэлээрээ шууд нэвтрэхтэй бол эрс өөр юм байгаа юм. Тэр бол эндүүл одоо тэр сэтгэлийн мэдрэлийн одоо сэтгэлийн асуудал юм уу тэр ганцаардмар юм уу сэтгэлийн хямрал үүсгэх аюултай. Харин нүрээ хараад ингээд сайхан яриад хөрөлдөө суух бол энэ бол одоо сэтгэлийн стрессийг тайлж байдаг. Нөгөөх бол сэтгэлийн стрессийг нэмэгдүүлж байдаг. Иймэрхүү байна л дээ. Тийм болохоор одоо одоогийн хүүхдүүд бол одоо нэг илүү бага насны хүүхдүүд 16-аас доош хүүхдүүдэд гар ус барих нь бол ер нь тийм сайн биш гэж байгаа байхгүй. Ер нь тэгээд хүний оюун тарих 25 хүрж сая бүрэндэхүүн тогтож байгаа байхгүй. Энээс өмнө их хэмжээний компьютер, их хэмжээний цахилгаан долгионтой ойртох бас тийм сайн явдал биш байхгүй. Тийм болохоор энэ талд одоо бас анхаарлаа хандуулаад болж үйл хүүхдүүдийг одоо бас цагийг хязгаарлах хэрэгтэй. За яг ойртуулахгүй бол энэ бол худлаа тэгж болохгүй тэгвэл цаг нийгмээс бас осорчно. Бас зөв хэмжээнд оролцож яваад энэ нийгэмтэйгээ зэрэгцэн явж явах хэрэгтэй байгаа байхгүй. Зарим үед хүүхдүүд бол их тийм сониучтэй тийм ээ сониуч болохтой тэр сониуч зангийг хангаж өгөхгүй бол заавал тэр бити хийгсэн юм хийдэг байхгүй. Тэгээ сониуч зангийг хангаад өгтөрөө тэгээд аажимдаа ойлгогдоод энэгээр яадаг. Гэвч бол зарим үед бол хитрхээс шунж орж ирэх юм бол түүнийг заавал эрс тасаа таслан зогсоох хэрэгтэй. Юм гэдэг чинь хязгаар хөвөөтэй байдаг тийм ээ. Зогстой байван бид нарт одоо хэрэг болно шүү дээ. Тийм болохоор энэ талд анхаарал тавиад одоо компьютер дээр ч гэсэн цаг хугацаатай, нааддаг цаг хугацаатай түүнээс илүүгээр одоо бас энэ хүүхдүүдийн наадах, тоглох өөр зүйлийн арга замыг хайхтай дагуулад гадна гараад нааддаг мө бөмбөг наад юм уу сайхан хөөрхөн хүүхдүүдтэй хамт наадуулдаг юм уу. Ингээд одоо ийм арга замыг хайх хэрэгтэй байгаа байхгүй. Гүү болоо зүгээр төвөг бол одоо нэг компьютер өгч гол энэ дээр наадаад байдаг. Энд чинь бол эрүүд хүүхдэд ч юм уу одоо түүхүүдийн одоо оюун тарих эрүүл мэнд бүх юм дэмүү байгаа байхгүй. Тийм болохоор энэ талд бас нэг анхаарал зүйтэй байхаа гэж бодож байна. За олон юм ярьлаа уучлаарай. За баяртай. Хүн болгон биеэн даасан өөрийгөө зөв өдөртөн авч явдаг. Хууль цаазыг сахдаг эрхэт арга байх ёстой. Хүн байгаад ихээс заяасан уург тарих оюун ухаанаараа өөрийгөө зөв өдөртөн эрүүл саруул аз жаргалтай амьдарч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх өрн боломжгүй. Надтай хамт суралцсан та бүхэнд маш их баярлалаа. Бид нэг нэгэндээ тус дэм болж хамтаар хүсэл мөрөөдлөө биелүүлцгээе. Бид хүн төрөлхөөтөнд нийгэмд хэрэгцээтэй зүйлийг хийж өөрийнхөө үн нуртгийг бадруулан хүмүүн олонтойгоо хамтаар аз жаргалыг өтөөж сайхан амьдарч хүн болж төрснөхийн утга учирыг биелүүлцгээе. Хамгийн хэлбэрхэн арга инээмсэглэхээс эхлэн баяртай өөдрөг сэтгэлээр итгэвхийтэй олон зүйлийн үйл ажиллагааг өрнүүлэн сайн энергийг бий болгож түүнийг ашиглан дамжуулж хүмүүн олонтойгоо хуваалцгаая. Манай сайн энергийн төв та бүхнийг хүсэн хүлээж баярлан ухаж байгаа шүү. Эдгээр хичээлүүдийг гар утаснаас буюу компьютер, телевизээс үзэж болно.
хичээл буугаад хамт суралцсан хүмүүстэйгээ мэндчлэн танилцж харилцан баяр хүргэн гар атгаж сайн энергийг үүсгэн хүний ертөнцийн халуун дулаан уур амьсгалыг бий болгоцгаая. За их баярлалаа. Эрүүл энх сайн сайхны хүсэн өрөөж юу бодсон 9 цагаан хүсэл чинь биелэгдэх болтугай гэж энэ сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Аври мөнхөгөөц.